Сайн байцгаана уу? Энэ удаа 2025 оны 12 сард Австрийн Зальцбург хотноо Оми патологи семинар зохион байгуулагдсан. За түүний нэг сэдэв болох элэгний хавдрууд сэдвээр Cleveland эмнэлгийн эмэг судлаач эмч Мохаммед Эл Хагийн бэлтгэсэн сэдвийг танилцуулахаар бэлтгэлээ. Уг сэдвийн хүрээнд хоргүй болон хортой хавдруудын ялгаа, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйл шалтгаан болон хэрхэн яаж онцлох талаар танилцуулж бэлтгэсэн. Энэ хэсэгт элэгний хавдрууд болон эсийн үүсэл гарал, тэдгээрийн талаар, хоргүй элэгний эсийн өөрчлөлтүүд болох focal nodular hyperplasia болон hepatocellular adenoma түүний хэв шинжүүд, за мөн элэгний эсийн карцином түүний хэв шинжүүдийн талаар танилцуулах болно. За элэгний хавдрын хувьд бол анх дахь байдлаас илүүтэйгээр хоёр дахь буюу үсэрхийлсэн байдлаар хавдар тохиолдох нь элбэг байдаг. За радиологийн шинжилгээнд илүү онцлогдох магадлал өндөртэй. За тийм ч учраас эмнэлэг зүй болон дүр сончилгоо радиологийн шинжилгээг хамтд нь хавсарч онцлогоог төгс хийх шаардлагатай байдаг. За үсэрхийлсэн хавдруудын хувьд бол энэ маань Америкийн нэгдсэн улсад маш элбэг тохиолддог. За энэ дундаа бол хамгийн элбэг нь бол бүдүүн гидс болон уушиг, шээс дамжуулах зам болон хөхний хавдрууд нь бол элхэнд хамгийн элбэг үсэрхийлдэг байх нь байна. За тийм ч учраас бол тунгалгийн булчирхай дараах хамгийн элбэг үсэрхийл дамждаг хэрэгтэн гэж элгийг үздэг байх нэ. Элэгний бүтцийн хувьд бол үндсэндээ хоёр хэсэгт хувааж авч үзэж болно. Эхнийх нь бол энэ элэгний өөрийн бүтэц, хоёр дахь нь бол энэ цөсний бүтэц байгаа. За цөс дамжуулах зам болон цөсний ууд, цөсний дамжих цорго зэрэг нь бол нийлээд энэхүү цөсний замыг үүсгэж байгаа. За эдгээр бүрдлүүдээс хамаарч ямар өвчнүүд үүсэх вэ гэдэг нь бол харагдаж байна. За цөсний сувагтай холбоотой бол голцоо цөсний цоргын аденом, холингангокарцином зэрэг өөрчлөлтүүд, хавдрын өөрчлөлтүүд, хавдрын урдил өөрчлөлтүүд үүсч болно. Харин элэгнтэй холбоотойгоор бол focal nodular hyperplasia, за элэгний эсийн аденом, элэгний эсийн карцином, hepatoblastом зэрэг өөрчлөлтүүд бол гол төлөв тохиолддог. За энэ хоёрын мөн хоорондын mixed phenotype төмөрсүүд бас тохиолдож болдог. За түүнээс гадна элэгний маань хувьд бол синусоидын зайгаар хоорондоо холбогдсон байдаг. За энэ синусоидын зайд бол бид нэр Куприйн эсүүд, энэ буюу макрофаж эсүүд, бусад стар эсүүд, тэсэгийн орон зай гэд эдгээр бүрдлүүдийг олж хардаг. За энэхүү синусоидууд маань бол нэг өсөндөө эндотелийн эсүүд байгаа. За энэхүү эндотелийн эсүүдээс гаралтай бас судасны өөрчлөлтүүд, хавдрууд, урьдчилан өвчнүүд үүсч болдог. За үүн дондоо бол хемангиом, эпителоид, хеманжиоэндотелиум болон ангиосарком зэрэгүүд бол илрүүлж болно. Энэ слайд дээр элэгний хавдруудын эсийн үүсэл гарлыг 3 хувааж ангилсан байна. Hepatocellular буюу элэгний эсийн гаралтай, biliary буюу цөсний цоргоны хучуур эсийн гаралтай, vascular буюу судасны гаралтай гэж 3 ангилж үзсэн. За үүнээс хоргүй болон хортой хавдруудын ялгааг харж болно. За элэгний эсийн гаралтай бол хоргүй аденом болон focal nodular hyperplasia. За хортой гэвэл мэдээж элэгний эсийн карцином болон бусад mixed хавдрууд тохиолдож болно. За харин цөсний сувгийн хучуур эсийн гаралтай хоргүй хавдрууд дотроо бол хамар том болон цөсний цоргын аденом зэргийг бол онцолж болж байна.
За харин хортой авдруудтай бол холангио карцином болон интрахепатик болон экстрахепатик төрлийн авдрууд бол тохиолдно. За судасны гаралтай бол мэдээж хэрэг хоргүй хемангиом болон хортой ангиосарком зэргийг бол одоо тодорхойлж уншилж болно. Энэ удаагийн лекцийн сэдв маань элегний эсийн гаралтай өөрчлөлт гэмтцүүдийн талаар ярих байгаа. За үүн дотроо хоргүй болон хортой өөрчлөлтүүд болох эдгээр одоо нэр дурдсан өөрчлөлтүүдийн талаар ярих юм аа. За юун түрүүнд хоргүй өөрчлөлтийн нэг болох focal nodular hyperplasia-гийн талаар ярья. За энэ бол хавдрын өөрчлөлт биш, хавдрын бус одоо хоргүй юм өөрчлөлт байгаа. За нийт хүн амын 0.8% тохиолддог гэж үздэг. Ихэнхдээ залуу эмэгтэйчүүдэд тохиолдох нь бий 20-40 насны. За мөн хэмжээний хувьд бол янз бүр 1-ээс 20 см хүртэл хэлбэлзэлж болон дунджаар 5 см байна. За нийт тохиоллын 20 орчим хувьд нь бол олон тооны юм одоо их жижиг нодул маягийн, зангилаад маягийн юм өөрчлөлттэй байж болдог. За ихэнхдээ бол одоо элегний хатуурал байхгүй, циррозгүй ийм өвчтнүүдэд тохиолддог гэж үздэг. За мөн ер нь бол одоо эмнэлзүүд ямар нэг тийм ээ хэвлийн өвдөлтч байдаг юм уу, ямар нэг өөрчлөлтийн тусламжтайгаар тодорхойлогддог гэж үздэг. За тэгээд одоо жирэмснээс хамгаалах одоо эм тариа бэлтгэлүүд бол ямар нэг байдлаар шалтгаан болтгүй юм онцлогтой байгаа. За хавдрын хувьд бол ямар нэг одоо эрсдэл байхгүй. Энэ маань одоо хоргүй өөрчлөлт учраас цаашаад хавдар болох юм эрсдэлгүй гэж үздэг байна. Макро цэцлэгт хил хязгаар нь тодорхой ийм сорвжлыг та бүхэн олж харах болно. За энийг харуул ийм хүрээ капсул нь тодорхой. За тэгээд энэ цагаан тийм ээ одоо шаргал маягийн ийм тодорхой сорвжлыг бол харуулдаг байна. Микерт болвол төвийн одоо сорвжил тийм ээ фибросын сорвжил төрчлөлт маань ийм эмх замраагүй судасчлалттай. За хөнгөн зэргийн үрслийн өөрчлөлттэй. За цусны одоо цоргоны пролиферацтай. Харин элегний эсүүд бол хэвийн харагддаг юм онцлогтой. За глутамин синтетаз будгийн тусламжтайгаар бид нар ийм map газар зүй маягийн ийм одоо өөрчлөлтийг олж харж болно. За үүнийг одоо өөрөөр төсөөлөхдөө ингээ газар ус асгацсан юм шиг тийм ээ. Яг нэлэнхүүдээ ийм диффуз бол бодогдож болохгүй. Ихэнхдээ яг ийм ирээвэр хураавар ингэж бодогдож байх юм бол энэ маань focal nodular hyperplasia гэж авч үзэх нэ. За мөн одоо focal nodular hyperplasia-гийн үед бол энэ сорвжлын одоо зурус хэсэг маань нэлээд тод харагддаг. За мөн одоо энэ дотор бол бид нар цусны цоргоны одоо урвалж өөрчлөлтийг бол харж болно. Гэхдээ яг ээжийн зураг дээр харахад бол их төвөгтэй байгаа учраас бид нар CK7-гийн тусламжтайгаар будахад эдгээр одоо цоргоны одоо олшрол тийм ээ пролиферац урвалжт өөрчлөлтүүд бол маш тодорхой харагдаж байна. Focal nodular hyperplasia-гийн дараагийн нэг хэв шинж бол стетохепатик буюу ийм өөгчлөлтийн шинж хэлбэр нь байгаа. За энэ маань бол хепатоцеллюлар карциномагаас ялхан онцлох шаардлагатай. Яагаад гэвэл хепатоцеллюлар карциномад ч гэсэн ийм стетохепатик хэв шинж байдаг учраас за эдгээрийг бол хооронд нь ялхан онцлоход нь бол маш чухал юм аа. За ингэхдээ бол гол төлөв ретикулын одоо будгийг бол бид нэр ашиглаж байгаа. За ретикулын будгийн тусламжтайгаар бол энэ хүү сорвжлыг бол маш тодорхой олж харах боломжтой байх нэ. За дараагийн нэг хоргүй одоо өөрчлөлт бол хепатоцеллюлар аденома байгаа. За энэ хүү өөрчлөлт нь бол гол төлөв залуу эмэгтэйчүүдэд тэр дундаа жирэмснээс хамгаалах эм бэлтгэл хэрэгэлдэг ийм одоо төрөх насны
дунджаар 34 насны ийм эмэгтэйчүүдэд гол төлөв тохиолддгоо гэж үздэг. За ер нь бол эрэгтэйчүүдэд маш ховор тохиолдно. Ялангуяа одоо эрэгтэй хүмүүст энэ оншийг тавих нь бол тун ховор гэж үзэж байгаа. За эсвэргээрээ эмэгтэй хүмүүст бол энэ hepatocellular adenoma-гийн хувьд эрсдэлтэй. За тэгээд HIV шинжээс нь хамаарат одоо бас эрсдлийг бол тодорхойлж болдог байх нь байна. За хамгийн гол нь ямар тохиолдолд хаалгааны залттай болох вэ гэвэл тухайн одоо аденом маань 5 см-аас илүү томорсон тохиолдолд заавал хаалгаагаар одоо тайралт хийх шаардлагатай болох нь байна. За яагаад 5 см гэж үзэж байгаа вэ гэхээр 5 см-аас томроод эхлэхээр ерөөсөө хоёр л эрсдэл үүснэ. За нэгдүгээрт одоо тийм ээ хагарах, задрах, урагдах юм тухайн одоо аденом маань. Хоёрдугаарт хавдар шилжих ийм одоо хоёр эрсдэл үүсдэг учраас за эдгээр эмэгтэйчүүд дээр бол маш анхааралтайгаар өвчтнийг хянах, за цаашдын одоо эмчилгээ бол төлөвлөх шаардлагатай байх нэ. За ийм одоо эрсдэлт хүчин зүйлүүдийг дагуулж идэг учраас hepatocellular adenoma-гийн хувьд молекулын одоо ангиллыг бий болгож гаргасан байдаг. За үүн дотор бол HNF1A гэдэг нь бол хамгийн элбэг тохиолддог байх нь. За мөн үргэлжлээд бета катенин болон sonic hedgehog гэсэн ийм одоо мутацууд тий генийн өөрчлөлтүүд бол нэлээдгүй тохиолддог байх нь. За энэ дотор хамгийн одоо анхаарал татаж тий санаж байх ёстой зүйл нь бол энэ хүү бета катенин 3 exon 3-ын идэвхжэлтэй ийм одоо өөрчлөлттэй тохиолдолд энэ хүн маань маш өндөр одоо хавдарч шилжих эрсдэлтэй гэж үзнэ. За ийм учраас хаалгаагаар одоо дамжуулж тийм ээ эмчилгээг бол шийдвэрлэх шаардлагатай. За харин sonic hedgehog-ийн хувьд бол энэ маань маш өндөр одоо цус гарах юм өөрчлөлттэй байх нь. Тэгэхээр одоо цус алдах юм өөрчлөлттэй учраас эдгээрийг бол анхаарч цаашдын одоо эмчилгээний төлөвлөхөд бол анхаарах хэрэгтэй байх нэ. За ингээд hepatocellular adenoma-гийн HIV шинжүүдийг тийм ээ иммунохистохимийн ангиллын фенотип дээр үндэслэх юм бол ерөөсөө л энэ маань HNF1 альфа, бета катенин болон үрслийн сабтайп болон бусад одоо хэлбэрүүд гэж ингэж ангиллагдаж байгаа. Гэхдээ энэ дотроос хамгийн чухал нь тухайн аденомагийн маань хэмжээ, хүйс, за бета катенины статус 3 болвол хамгийн чухал шүү гэдгийг онцолж хэлмээр байна. За энэ слайд дээр бол hepatocellular adenoma-гийн гросс макро зургийг бол харж байна. За нэлээдгүй одоо тийм ээ цус шүүрсэн, цус алтамтгай байрын ийм илгэний хэсгийг бол та бүхэн харж байна. За ихэнхдээ эдгээр одоо тохиолдлууд маань хизээж сорвигдсан ийм сорвижлын суурьтай айлг дээр бол тохиолддоггүй онцлогтой байгаа. Микроскопт за илгэний эс болон тийм ээ илгэний хэвийн хэсэг болон илгэний аденомтой энэ хэсгүүдийн завсрын хэсэг дээр ийм дарагдлын шинж илэрч болдог. Та бүхэн энэ зургийн зүүн дээд хэсэгт харж байна. За энд бол ийм дарагдлын ийм шинж бас тохиолдож болдог. За ерөнхийдөө бол маш олон HIV шинжээр одоо тохиолдох боломжтой байдаг учраас за эдгээрийг бол сайтар ялан уншилж харах хэрэгтэй. За одоо зургийн баруун дээд талд харагдаж байгаачлан ийм эстетик тий өөгчсөн ийм илэг хэлбэрээр харагдаж болно. За эсвэл одоо ийм хуурамч ацинаар, псевдо ацинаар хэлбэртэй харагдаж болно. За бүр эсвэл бол ийм одоо хоосон синусоидын зай үүссэн байдлаар ийм өөр одоо HIV шинжээр тийм ээ хэлбэртэй харагдах нь хэлбэг байдаг. За илгэний эсийн аденомын хувьд бол бета катенины идэвхжсэн энэхүү хэлбэр нь маш аюултай гэж түрүү ярьж байсан. За хавдарч шилжих магадлал маш өндөр байдаг учраас за үүнийг ямар нэг байдлаар бол илгэний тийм ээ эсийн аденом уу гэхээс илүүтэйгээр бета катенины идэвхжсэн үү идэвхжээгүй юу гэдгийг бол анхаарч үзэх шаардлагатай байх нэ. За энэ бол голцоо эмэгтэйчүүд дээр бол та бүхэн анхаарах хэрэгтэй. Эрэгтэй хүмүүс бол
угаасаа эрсдэлд бүлэгт бол орж явж байгаа тийм ээ. За микроскопт бол одоо энэхүү хэлбэр нь нэлээд тийм одоо хавдар төст тийм ээ сайн одоо хөнгөн харах юм бол ерөнхийдөө нэлээд тийм одоо полиморфизмтэй эсүүд нь одоо зах хүрээнд томорсон, тодорсон, за бөөнхөн одоо тодорсон тийм ээ. За ийм одоо зураглал үүсгдэг учраас бас хавдартай андуурхдах нь бол нэлээдгүй байдаг байна. За энэ тохиолдолд бета катениныг одоо будаж болно. За бета катенины хувьд бол эсийн одоо цитоплазмын хүрээ мембраныг будаа зогсохгүй. За бөөмөнд ингэж цугларч тод будагддаг ийм будаг байх нь. Дараагийн нэг хэв шинж нь бол энэ үрслийн телангактатик гепатоцеллюлар аденом байгаа. За энэ хэв шинжийн хувьд бол мөн ялгаагүй өндөр эрсдэлтэй хэв шинж. За тэр дундаа цус алдах юм эрсдэл маш өндөр байдаг гэж үзэж байгаа. За энэ хэдийгээр одоо үрслийн гэд өөрөөр нэрлэлсэн боловч энэ тохиолдол дээр ч мөн бета катенин идэвхжих одоо бас магадлалтай. За тийм учраас энэ хүн дээр бол бас бета катениныг үзэх нь чухал ач холбогдолтой юм аа. Микроскопт бол олон хэв шинжээр тохиолдож болно. Синусоидын одоо тэлэгдэлттэй, за эрүүл болон тийм ээ аденомын эсийн юм ялгаатай зааг бүстэй, за ерөнхийдөө үрслийн юм голомттой ч гэдэг юм уу. За ретикулины одоо нарийн тогтцтой гэсэн ийм өөрчлөлтүүдийг бол харж болно. За CRP будаг нь бол яг энэ хэлбэрийн үед тод ер нь эрүүл илгэний эсээсээ ялгаатай ийм тод будагддгаараа маш одоо хувь нэмэртэй будагт тооцогддог байна. За мөн CD34 бол ийм дархмал байдлаар ихссэн байгааг та бүхэн харж болно. За илгэний эсийн аденомын хувьд бол хамгийн илбэг тохиолддог хэв шинж болох HNF1 альфа хэв шинжийн хувьд бол ерөөсөө нийт тохиолдолд нь бол 90% нь тийм ээ өөрөө аяндаа тухайн эд дээр ийм үүсдэг ийм өөрчлөлт байгаа. За 10% нь бол ийм одоо germline мутацтай үүсч болдог байна. За ер нь бол ямар нэг одоо тусаалтын болон хавдрын ямар нэг эрсдэлт хүчин зүйл байхгүй учраас за энэ тохиолдолд бол айх ямар нэг зүйл байхгүй. За эмэгтэйчүүдэд мөн гол төлөв тохиолддог. За иммуногистохимийн будаг ашиглаад энэхүү LFABP буюу илгэний өөхний хүчлэлийг холбогч одоо уургийг будаад үзэхээр ерөнхийдөө бол тэр жигтэй ингээд алга болсон ийм алдагдсан ийм дүрслэл гардаг. За үүгээр бол бас энийг оншилж болно. Илгэний эсийн аденомыг ерөнхийд нь одоо багцлаад товчлоод аваад үзвэл үндсэндээ бол бета катенины идэвхжэлтэй үрслийн болон HNF1 альфа одоо идэвхгүйцсэн гепатоцеллюлар аденом гэж 3 үндсэн хэв шинжид хувааж авч үзэж болох нэ. За үүн дотроо бол бета катенин болон инфламатори тийм ээ үрслийн хэв шинж нь бол нэлээдгүй одоо эрсдэлт хүчин зүйлийг дагуулж байгаа. Нэг нь бол хавдарт, нөгөө нь тусаалтанд хүрэж байгаа. За иймээс бол тохирсон эмчилгээ болон тухайн одоо 5 см хүртэлх хэмжээ хүрж гинөө түүнээс давж гинөө гэдэг тогтмол хянж байх шаардлага бол одоо үүсэж байна. За ерөнхийдөө бета катенины идэвхжэлтэй хэв шинж нь эрэгтэй эмэгтэй хүйсэнд бол ижил тохиолддог. Энэ хоёр хүйс маань адилхан одоо яг бета катенин идэвхжсэн бол ижил эрсдэлтэй гэж үздэг бол за нөгөө хоёр хэв шинжийн үед тийм ээ үрслийн болон HNF1 альфагийн үед бол голцоо эмэгтэйчүүдэд эрсдэлтэй гэж үзэж байгаа. За тэгээд энэ бүдээс дүгнээд хэлэх юм бол гепатоцеллюлар аденомигийн үед ерөөсөө 3 гол зүйлийг бодолцож одоо үнэлэх хэрэгтэй. За нэгдүгээр тухайн хавдар маань 5 см-аас дээшээ юу? Хоёрдугаарт уг өвчтөн маань эрэгтэй хүйс үү? Тийм ээ эрэгтэй хүйс бол маш өндөр эрсдэлтэй гэж үздэг нь. За гуравдугаарт экзон 3 бета катенин идэвхжсэн үү гэдгийг заавал одоо анхаарч за үүнээс хамаарч одоо хавдрын эрсдэл байгаа үгүйг тогтоох боломжтой байх нэ.
За үргэлжлүүлээд хавдрын өөрчлөлтүүдийн талаар тийм ээ хортой хавдрын өөрчлөлтүүдийн талаар ярья. Хепатоцеллюлар карцинома буюу элэгний эсийн хавдрын үед бол нэлээдгүй тохиолдог. Ялангуяа хөгжиж байгаа оронд бол элэгний Б вирусын гаралтайгаар тохиолдох нэлбэг байдаг тухай тодорхойлж байгаа. За үүн дотроо бол үндсэндээ бас яг суур нь бол мэдээж элэгний С вирус болон нааш тийм ээ мөн элэгний өөхлөлт зэрэг бол нэлээдгүй гол хүчин зүйл болдгоо. За үндсэн өрсөлдөл хүчин зүйлийг дүгнээд хэлэх юм бол нэгдүгээр мэдээж элэгний архаг өрсөл түүн дотроо вирусын халдварууд байгаа. За HBV буюу Б вирус, HCV буюу С вирус тийм ээ. За хоёрдугаарт архи байгаа. Хөгжсөн орнуудад бол гол хүчин зүйл нь бол энэ архины хэрэглээ байдаг байна. За гуравдугаарт мэдээж хэрэг маш буюу метаболик бодис солилцооны юм өөрчлөлтүүд байх нь байна. Өөгцсөн элэг зэрэг маань бол бас эрсдэлт хүчин зүйл болдог. За дөрөвдүгээрт нь бол энэ хүнсний бүтээгдэхүүний бохирдол буюу афлатоксин гэдэг ийм бодис байдаг юм байна. За энэ нь гол төлөв газрын самарт агуулгадаг ийм бодис байдаг байна. За эдгээр дөрвөн өрсөлдөл хүчин зүйлүүд бол элэгний эсийн хавдрын гол дөрвөн хүчин зүйл болдог байна. Элэгний эсийн хавдрын хувьд бол өндөр эрсдэлтэй бүс нутгуудад гол төлөв Б вирусын шалтгаантай байхад бага эрсдэлтэй бүс нутгуудад бол бодис солилцооны гаралтай, С вирусын гаралтай, бусад архи тийм ээ хэрэглээний гаралтай байна. За мөн сүүлийн үед нэлээдгүй сонирхол татаад байгаа энэ хүн афлатоксины хордлого нь бол голцоо өмнөд Африкийн бүс нутгуудад тохиолддог. Түрүүн хэлсэнчлэн энэ газрын самбаранд агуулгадчихэдэг ийм бодис байдаг байна. За макро зурагт элэгний С вирусын суурин дээр үүссэн хавдар болон архины шалтгаантай хордлогын суурин дээр үүссэн элэгний хавдрын өөрчлөлт бүхий зургийг олж харж байна. За хавдрын хувьд бол олон тооны юм загналаад өөрчлөлтүүдтэй нэвтсэн тархамлаар нэвтсэн за мөн юм хавдрын цацраг үүсгэсэн байдалтай. За тэгээд эргэн тойрны хүрээ идүүдийн хувьд бол нэлээдгүй тийм цирротик тийм ээ хатварлын шинжтэй ийм өөрчлөлтүүдийг бол олж харж болно. За элэгний хавдрын хувьд бол голцоо венийн судасны үсрэхийл үүсгдэг. Микроскоп зураглалт бол эрүүл болон эмгэг эдийн зааг ялгаатай. За эмгэг хэсэгт бол хепатоид хэлбэрийн элэгний эсийн хэв бүтэц тийм ээ хэвийн бүтэц алдагдсан маш хэмжээгээр эмгэг замраагүй болсон тийм ээ судсан сүлжээ бүхий ийм өөрчлөлтийг олж харж болно. Мөн хуурамч тийм ээ стромын нэвчилттэй, за вений судасны бас нэвчилттэй, за артерийн өөрчлөлттэй, ретикулины юм тасарсан бүтэцтэй ийм өөрчлөлтүүдийг микроскопт олж харах болно. За элэгний эсийн ялгаран хөгжлийг бол гистологт тийм ээ цэсний үүсэлтэй болон малорын биеийн эсрэгтэй тийм статохепатик элэгний эсүүдийг олж харах боломжтой. За иммунохистохимийн хувьд бол аргинизин болон CD10 болон хепбар зэрэг будгуудын цэцлэмжтэйгээр бол элэгний эсийн ялгарлан хөгжлийг олж харах боломжтой. Элэгний өөхөн хувирал тийм ээ өөгцсөн элэг эсвэл сайн ялгаралтай хепатоцеллюлар карцином зэргийг хооронд нь ретикулын цэцлэмжтэйгээр бол ялгах боломжгүй хоёулаа адилхан ретикулоны торлог бүтэц алдагдсан байдаг. За иймээс сайн ялгаралтай элэгний эсийн өмг бид нар гистолог өөрчлөлтөөс нь гадна тусгай бодгууд болох CD34, гильбтиган 3, глутамин синтетаз зэргийг бол иммунохистохимийн аргаар будаж ялгаан онцлогоонд бол заавал оруулах хэрэгтэй. За CD34-ийн хувьд бол ерөнхийдөө нийлээд юм судасчлалтын байдлыг тодорхой харуулсан зураглал үүсдэг.
Филиппикан 3-ын хувьд бол ийм маш суулвтар одоо тод сулвтар одоо будагдалт бол илэрдэг. За харин глутамин синтезийн хувьд бол нэлээдгүй диффуз байдлаар юм будагдсан онцлог гардаг. За эдгээрийг нэгтгэхэд одоо сайн ялгаралтай элэгний эсийн хавдар өмнө гэж онцлох боломжтой. За элэгний эсийн одоо өмнөгийн бас нэг чухал хоёр хэв шинж бол энэхүү CDNNB1 мутацтай хэв шинж байгаа. За энэ бол ацинаар хэлбэрийн бүтцтэй мөн цөс үүсгдэг ийм хавдар бол макротрабекулар масс бүхий хэлбэр нь голцоо Б вирустэй хүмүүст тохиолддог ийм онцгой хэв шинж байгаа. Эсийн нийт засаг нь 6-аас дээш. За архитекторын тэгээ бүтцийн хувьд бол нийт бүтцийн өөрчлөлтийн 50%-аас дээш хэмжээг хамарч байгаа бол энийг трабекул өөрчлөлт гэж үзнэ. За энэ одоо хавдрын хувьд бол маш өндөр альфа протеин AFP үүсдэг. За голт төлөө B вирустэй холбоотой. За P53 мутацтай байдаг байна. За гол нь суцаар одоо нэвчих тийм ээ үсэргийлэх юм хандлагатай байдаг. За түнчлэн лимфоцит дор баялаг хэв шинж болон статохепатитик вариант хэв шинжүүд бол тохиолдож болно. За ингээд сүүлийн бас нэг онцлог одоо вариант бол энэхүү нодул доторх нодул өөрчлөлт бүхий юм өөрчлөлт байгаа. За энэ нь бол маш ховор боловч та бүхэн зураг дээр ийм том одоо зангилаад өөрчлөлтийг харж байна. Зангилаад өөрчлөлт дотор үүссэн ийм зангилаа бүхий хавдрын голомтыг харж байна. За ийм төрлийн хавдрын хувьд бол энэ маань хепатоцеллюлар одоо карцином элэгний эсийн өмнөгийн бас нэг хэв шинж байдлаар ингэж тохиолдож болдог байх нэ. За ингээд энэ удаагийн та бүхэнд бэлтгэсэн элэгний эсийн хавдрууд тэр дундаа элэгний эсийн одоо гаралтай хоргүй болон хортой хавдруудын өөрчлөлт сэдвээр бэлтгэсэн лекц маань өндөрлөж байна. За та бүхэнд маш их баярлалаа.